тавгаахаа. Юу дууж байгаа юм? Батбагч 50 бэ одоо 50 бэ. Буулдаа тавгаахаа та одоо. Улам хөгжөөгөөд байгаа тач одоо хайшин. Буулдаа энэ. За Батбагч 50 байл та. Гэхдээ та буулдаа та одоо. Гэхдээ та буугаад гал та улам хөгжөөгөөд байгаа тач одоо. Энийг чи би ингэж дарж авд юм аа. За тэгээ буугаад гал та одоо. За Батбагч сайхан 50 байл та. Нэг том мөсөн уус шиг юм нүгэж орж ирэхээр. Малгай толгоно одоо Титаник шиг ямар зүйтэй. За юу яа. Ингээ гэж бодож Батбагч дуудах уу? Сайхан дуу. Бүжиглээ. Бүжгийг битгий дуусгаараа мэдв. Бүжиг. За Монгол бүжигийн сайхан тань. Хэрүүл маргаангууд гэж юм хийж байгаа шүү дээ. Аксал хоо моён бадаг аян тохо бин бадаг Хой болно хой. Болно. Баярлалаа. Хой болно. За чи дараа нь бадрын шүү чи. Батбагч. Ээжгээ. Баярлалаа таваараа тэр хэлээгүй юу? Баяраа таваараа. За тавсрын годоос хэрүүл маргаангүй. Бана. Охны ээж ундрмаагүй ирж штэ. Сайн байна уу. За хоёр хүүхдийнхээ хурим найран дээр данх уулзчихсан. Одоо харин салах цайдган дээр нэг таарах юм аа даах. Тийм ээ. Би чамд бидэг авчраа гэж бодсон мартсан байж тээ. Нисванса. Тосоор гоожоо. Нирвана. Баямонгол. Альтернатив отгоо. Түмэн дэмбэрл багш минь ээ. Үг хэлцээд яах вэ? За. Ингээд хоёр хүүхдээ салж байгаад нэг баяртай байна. Ингээд энэгүй метал ундрыг 2 хуваагаад өгчихё. За ингээд нэг хундаганаас ууж чадахгүй 5 хундагтай амьдралыг эвлэгнэ. Хэцүү дээ хэцүү. Төрөлтэй миний хүргэн нааш. Ингээд хүргэндээ зориулаад нэгэн цайхан дугаар ай барья. Хадам ээж авсан нь. За миний хүү нэгэн цагт ээжээ гэж явсан хүнийхээ үгийн сайн сонсороо. За. Ээж хадам ээж ундрмаа. Хадам аав эрхмээ. Ах их хоёрын хамтаа. Сайхан дуудаа та буудаа тавсран батаа. Ямар жоохон хүүхдүүд гардан байлт хийж байгаа шүү дээ. Буудаа тавсран батаа. Асгэл дээр нь гараа сууж байгаа эмнэг хангас сургаж байгаа шүү дээ. Гэхдээ буудаа тавгаагүй. Харин ингэж хэрүүд оруулгүй болгож байна. Харин тэгээ буудаа таваад. Намдаач энэ. Тэг бууд юу хэлчих гээд байна чи. Яач ваа сая. Юу яач ваа гэж чинь. Дуудлаа шүү дээ. Ихний чинь дуу шүү дээ. Ийм дуу байт юм чи. Яасан. Хүүхдэд зориулаад нэг хэдэн үг хэлье гэсэн чи юу гэмэ бүр нүүр амдун чичтэй загнаж зүггээд хараагаад юу гэж хараас юу гэдэг бүр нэг хийс. Хөрнөө хийж яхад таатах чинь нэг шар шкаф өгсөн манай хоёрт. За. Тэрийг нэхэд бүр горгүй. Юу гэсэн дэгсэн юм уу? Шараф гэдэг юм шүү. Тэр шар шкаф аваарай. Хоёр уруугаар гарч. Маа тэр шар шкаф аа. Энэ шүү дээ. Ядгай барсгүй бүр сүйдээ шар шкаф. Шаришкаф гэдэг одоо бүр өгнэ хой. Тэр бүгдээрээ өгье. Шаришкаф нүг чи зүгээр. За сая дуусан тавгаагаа. Миний мөн хөг дуудах гэн. Миний мөн хөгийн бүр хиймрийн гутаага альцлаа. Аав нь харин хиймрийн сайхан сэргээгээд хадахын сайхан юндөнгөөгөө зориулсан дуу хүүдээ зориулсан. За. Гэхдээ бүр эдний стилээр дуулъя. Тэр орж чардаад хараагаад загнаад байдаг тэр стилээр. За. Сайхан ардын дуу тавсруугаа. Рок стилээр дуудана. Шаришкаф аваарай. Даангараа
Ягаад доош дуудаад байгаа юм бэ? Гэцэг тайлах. Тэрийн зүгээр байдаг та. Тавсрангуй ямар ч нөхцөл дуулж байна. Энийн зүгээр байдаг та хой. Микрофонын зүгээр. Артын дугрокс бидэр дууллаа. Рокт үүд юм уу? Тэр танаагийн дургүй ийм рокт үүд юм уу? Батмагч! Батмагч! Тийм басан гэж тохиролцоогүй гэдэг. Харин тийм аав ээжүүд нь хооронд ойлгоцгүй шүү дээ. Батмагч! Ямар хэцүү юм бэ? Батмагч боддоо. Би чамайг уучлаа. Бас дээрээс манай ээж чамайг уучлаарай. Манай аав ээж ч уучлаарай заяа. Батмагч! Ямар хэцүү юм бэ? Хэрүүд маргаангүй байгаа үстэй. Та боддоо тавсрангуй таа. Удам хөгжөө та ямар Сүхбаатар жанжны хөшөө юу гэж. Яагаад байгаа юм? Боддоо та. Одоо сайхан байлтай чи. Юу болоод байгаа бэ чи? Аав ээж та нар чи юунд хоорондоо муудалцаад байгаа юм бэ? Та нар миний хэлхийг сонсооч. Энэ хорвоо дээр би тэр бинээ доссон. Би амьдралдаа ганцхан дурсан. Тэр дуртай минь эзэн бас сүрэлтэй би чамд хайртай. Би чамайг уучлаа. Тоо би ч чамдаа хайртай штэ. Бид хоёр садхан боллоо. Тоо би чамдаа хайртай. Зөв. маш их хайртай чамдаа. Зөв хөөхтүүд минь. Амьдрал гэдэг чинь чихэр шиг бас давс шиг байдгийг хамгийн том хүндлэл бол уучлал юм шүү дээ хөөхтүүд минь. Тэгвэл энэ салалтын цайлгыг нийтлэг цайлдаг болгоё тавсрангуй. Тэгвэл Одоо энэ хоёр үгэд л уучраа авч явал бид нар яах вэ? за тийм дээ. Эвтэй байхдаа хүчтэй шүү дээ бид чинь.